За хайдаггүй байх. Hey, за юу вэ? Шинэ Аха. Шинэ лонгийн мэд. Ажил төрөл сайн уу? Чи нэлээд завгүй өнгөрсөн шиг байна те. Энэ талаа нэлээд завгүй өнгөрөөд байна. Чамайг өнөдөр олж авлаа. Йоо. За цагаагаар гадаад болоороо гоё болж байна. Гадаа өрөмтгөр гоё байна. Одоо Солонгос ер нь иймэрхүү үед ага гоё болж байна те. Аха, харин те. Яа, cherry blossom утахгүй ирэх чинь. Харин Гадаастаа сайхан байна. Стаа. За тэгэхээр энэ гадаа гоё болохтой зэрэгцээ ер нь технологийн салбарт ямар зүйлс болоо гэдэг нь энэ 7 хоног танилцъя. За юу болоо? За тэгэхээр хамгийн ихний мэдээ бол хоёулаа 2 дугаараа өмнө ярьжсэн Anthropic эхний шүүхийн маргаан дээр бол ялалт байгуулсан талаар мэдээ байсан. Anthropic Pentagon 2. Тийм. Ер нь бол Anthropic Pentagon-ы эсрэг бол Pentagon бол Anthropic-ыг нөгөө supply chain risk үзсэн байсан. Тэгээ үүнийхэн даваа залаад Anthropic шүүхт өгсөн. Сан Францискогийн шүүхэд өгсөн юм байна. Тэгээд 3 сарын 26-нд бол энэний 1-р шатных нь хариу бол гарсан. Энэ бол Anthropic-ийн талд гарлаа. Шүүгч ер нь бол ер нь төрийн байгууллага аж ахуйн нэгж рүү бол ингэж дайралт их шахалт үзүүлэх нь бол өөр хууль зөрчсөн асуудал юм байна гэдгийг бол илэрхийлсэн. Тэгээ мэдээж бол энэ нь ганцхан Anthropic-ийн асуудал биш ээ те. Хэрвээ Anthropic ингээд шүүхээр яллагдчих юм бол үндэсний аюулгүй байдалч тэр дээрээс нь бол нөгөө аж ахуйн нэгжүүдч тэр том эрсдэл үүсэж байна гэдгийг бол илтгэсэн. Тэгээд энэ бас мэдээ цаашаа үргэлжлэн. Тэгээ одоогийн байдлаар бол өнөөдрийн байдлаар Пентагон болон эсвэл ерөнхийлөгчийн зүгээс бол энэ асуудал дээр ямар нэгэн тайлбар бол мэдээлэлгүй байна. Дөнгөж сая нөгөө нэг юу Америкийн юу government Trump administration дээр яг энэ хэмэл оюухантай холбоотой ерөнхийдөө policy удирдлагын талаарх зүг чиглэлийг тодорхойлох advisor-ууд гэдэг те зөвлөгчүүдийг нөгөө нэг нэрлсэн байсан. Тэгээ тэр дотор ерөнхийдөө big технологийн одоо зөндөө олон том фаундерууд байсан. Тэгээ тэр дотор хин Амод байгаагүй байлээ. Угаасаа байхгүй байх. Байхгүй байлээ. Just FYI. За тэгтээ мэдээж бас одоо ингээд бодоод үзэх юм бол шүүхтэр бас нэг ийм асуудал гарч ирсэн. Хэрвээ анханасаа үндэсний аюулгүй байдалд Anthropic-ийг ингээд буруутгаж ирсэн бол анханасаа яах гэж Anthropic-ийн юуг одоо бүтээгдэхүүнийг тийм deep интеграцэж ерөн төрийн байгууллагууд руу нэвчүүлсэн бэ те. Дайнд ашигласан бэ гэдэг дээр бол шүүх бас нэлээд хатуу байр суурьтай юм бэл. За тэг үргэлжлүүлээд бас таны сториноос харлаа. 2026 оны 3 дугаар сарын сүүлээр Netflix үн нэмэгдлээ. Энэ бол гэтээ угаасаа энэ бол таамаглал хэвээр байсан. Угаасаа Netflix-ийн үн нэмэгдэх хаа гэж харж ирсэн. Ойролцоогоор бол Netflix нэг $20 тэрбум одоо кино бүтээх, телевизийн нэвтрүүлэг бүтээх, стримингийн нэвтрүүлэг бүтэехт бол зарцуулт юм байна. Жилийн зарлал тий. Тэнгүүд энэ ч гэсэн нэмэгдэх хаа. Учир нь гэх юм бол Netflix ганцхан стриминг гэлтгүүгээр подкаст тий өөр live тэгээд өөр pop-up store гэдэг ч юм уу. Студиогоо нээсэн шүү дээ. Тий, студиогоо нээгээд Theme park шиг. Юу зардлууд нь бол өсөж байгаа гэдгийг бол илтгэжсэн. Тэгээд жишээлх юм бол энэ дээр нэг юу үнийн хамгийн basic үн $799 байсан юм байна. Ер нь нөгөө сурталчилгаанд гарч ирдэг байсан юм байна шүү дээ. Тэнгүүд энийг $1 өсвүүлээд $899. Одоо бидний хэрэглэдэг стандарт төлөвлөгөөг бол 10 шинээр хэрэглэдэг. Би бол basic хэрэглэдэг. Би бол айдтай хэрэглэдэг шүү. Тийм үү? 17 бидний гिचжээ. Окей. 17.99 дээр байсан үнийг бол 19.99 рүү бол $2 нэмэгдүүлээд 4K үзэх премиум төлөвлөгөөг бол премиум нь $24 байсан шүү дээ. Тэгээ премиумыг $26 болгож $2 бол нэмэгдүүлсэн юм байна гэж үзэж байна. Тэгээд ер нь бол хүмүүсийн шүүмжилж байгаа нь анх стримингийн платформ Netflix гарч ирэхдээ ер нь бол телевизэн суугаас хямдхан тэгээд бүгд хүртээмжтэйгээр гарч ирсэн болвол тий жил ирэх тусам ер нь бол үнэн нэмэгдээд байна. Энд чинь өнгөрсөн жил бас миний буруу санааг бол Netflix-ийн үнэ нэмэгдэжсэн. Тэгээ үнэн нь ер нь нэмэгдээд байна гэдэг бол мэдээж хэрэглэгчийн зүгээс бол асуудалтай байгаа гэдэг нь бол. За наатхан дээр чинь зүгээр хоёр нэг take. Эхнийх нь болохоор Netflix хоёлаа өмнөх дугаар дээр лөө 2 дугаарыг өмнө ярьсан Warner Bros Discovery гэдэг $83 тэрбум худалдаж авах гэж чадаагүй тэгээд тэндээс pull out хийсэн. Хэрвээ Warner Bros-ыг худалдаж авах тэр гэрээ яг үнэхээр болсон байсан бол Netflix нэлийн өндөр одоо зээл авч тэр зээлээрээ одоо тухайн компаниг худалдаж авна. Тэгэхээр тэр дараа нөхөхийн тулд те ямар нэгэн байдлаар ерөөхдөө price hike буюу одоо үнийн өөрчлөлт үнэ өсөлт орно гэдэг бол маш олон хүмүүсийн бол одоо expectation байсан, хүлээлт байсан. Тэгсэн чинь харин ч эсрэгээрээ Netflix бол те Warner Bros Discovery-гоос бол ингээд гараад тэгээд тэндээсээ болохоор харин ч бүр мөнгө хоцсон шүү дээ. Ашигтай баг $3 тэрбум ашиг авсан. Тэгсэн мөртлөө
хэдхэн хоногийн дараа ингээд дахиад үнэ одоо өсгсөн нь бол харин бол нэлээд олон хүмүүст бол жоохон одоо шүмжлэлтэй бол хандах тийм шалтгаан болсон нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор тийм яг одоо технологи компани хоёулаа нөгөө үнэ ярьжсэн нэг ганцхан бизнес модельтэйгээ тэр бизнес модель нөгөө зар сурчлага буюу айц. Нөгөө бизнес модель нь болохоор эхлээд хүмүүсийг хямд үнээр татаад тэгээд дараа нь оруулсныхаа дараа одоо үнэ маш ихээр өсдөг тий. Тэр бол одоо Uber дээрч байсан, YouTube дээрч байсан. YouTube бүр хамгийн инээдтэй тий. YouTube болохоор хүн зар сурчлагаар мөнгө олдог тий. Тэгэхээр зар сурчлага буюу одоо компаниудаас болохоор зар сурчлагын мөнгө авдаг. Тэгсэн мөртлөө үзэгчдээс болохоор та зар сурчлага үзмээргүй байх юм бол YouTube Premium-д ороо гэд хоёр талаас нь хоёулангаас ингэж мөнгө авдаг одоо 100% маржинтай биш 200% маржинтай ийм компани болсон байгаа байхгүй юу? Гахалтай. Та ер нь гэхдээ YouTube аюу Premium болгосноо? Болгоогүй шүү дээ. Өнгөрсөн 7 хоног болгоно гэжсэн тийм. Би айдын л үздэг угаасаа. Контентыг өөр үзэхгүй би бол айд л үздэг. Тэгээ ер нь бол хэрэглэгчээс ингээ гарах стриминг платформуд руу ингээ гарах мөнгө бол жил болох ингээ өссөөр байна. Тэгээ энэ дээр оюутан хүний хувьд ч гэсэн ер нь л жоох эмзэг хамт шиг. Чи хэдэн стрим дээр одоо subscription тэгээ? 3-4 байгаа шүү дээ. За тэгээ 3 дугаар мэдээ бол Apple-тай холбоотой мэдээлэлээс Apple-ийн Siri гэдэг нөгөө Siri сайжирсан юм уу? Нэг тийм яриа яваад лээ. Siri сайжрах нь гэхээс илүү ер нь Siri-гийн экосистем жоох өөрчлөлтүүд байх шиг байна. Ер нь Apple ч өөрөө нөгөө нэг хэсэг чинь ChatGPT-тэй интеграц ингээл тэл Gemini болох уу гэж маргаан дэгдэжсэн. Тэгээ энэ бол мэдээж нөгөө Siri-гийн хоцрогдолтой холбоотой. Ер нь ухаалаг утасгээ бодоод үзэх юм бол Химэл оюухан гарч ирээгүй байх үед бол ухаалаг утас чинь тэ ингээд таны өдөртөн хэрэглэн ингээд смартфон гэдэг яг утгаараа байсан бол Химэл оюухан гарч ирснээр ухаалаг утасны ер нь юуг бол өөрчлөлтөд агуулгыг бол өөрчилж байгаа юм л дээ. Жишээлх юм бол Samsung бол илүү нөгөө Gemini Enterтэй бол интеграцтай ажилдаг бол Siri-гийнх ерөөсө болохгүй байх гин л дээ нэг юм одоо хоцрогдоод байна гэж чинь. Тэгээд ер нь Apple-ийн зүгээс ямар экосистем хөгжүүлэхээр төвлөрж байгаа гэх юм бол Siri заавал нэг одоо LLM-тэй интеграц хийх шаардлагагүй байна. Буюу нэг шинэ одоо хугтун гаргаж ирсэн. Ер нь Siri-г бүхий л одоо хэмэл оюуны платформудад нэгтгэж яа. Тэгээд хэрэглэгч өөрөө ямар тохиолдолд ямар үйл ажиллагаа хийхээс шалтгаалаад аль нэг одоо платформ Cloud-аш гэдэг ч юм уу Gemini гэдэг юм уу тийшээ ингээд орсон зүгээр юм байна гэдэг одоо үндсэн санаа гаргаж ирээд тэгээд Siri-г бол илүү тэр бүх одоо хэмэл оюуны нэгтгэсэн платформ бол хөгжүүлнэ гэдгээ бол зарлж байгаа юм байна. Тэгээд энэ нь iOS 27-гийн шинжилэлтээр танилцуулагдах байх гэж бол зах зээл ингээ харж байгаа юм байна. Тэгээд энэ цаашаа юу болох нь вэ? Тэгээд хэрвээ энэ амжилттай болчихмол ер нь жоохон ухаалаг утасны зах зээл дээрээс нь утаснууд дээр байдаг хэмэл оюун ухааны одоо агуулга бол жоох өөрчлөгдөж таарах нь л дээ. Наа чи айгуу сонирхолтой байна. Ер нь яг хаа Apple компани Steve Jobs-ийн үеэс дандаа нэг тийм хаагдмал экосистемтэй байсан. Бүх юмгаа ерөнхийдөө ингээд өөрөө дотроо ингээд үйлдвэрлэх тийм одоо mindset, philosophy компани байсан. Тэргээрээ ч гэсэн одоо өнөөдөр ингээд 3-4 триллион долларын ингээд тий хамгийн том одоо market cap-тай компаниуд ингээд нэг болж чадсан. Гэхдээ ямар нэгэн компани одоо монопол байгаад хит их ингээд утгаараа бас өрсөлдөгчд айгүй их гарч ирээд тэгээд тэр өрсөлдөгчдөө үнэхээр ингээд ялагдаад эхлэхээрээ disrupted ингээд болоод эхлэхээрээ бас өөрийнхөө одоо экосистемийг тодорхой хэмжээнд одоо open up буюу нэг бол өөрчлөх нэг бол ингээд задлах буюу open up хийх тиймэрхүү бас нэг shift-үүд бол ингээд түүхэндээ харагдчихсан. Тэр одоо надад яг бас ингээд нэг хальт харахаар нэг Apple болоод байгаа юм шиг. Apple-ийн жишээ нь одоо Apple Wallet-ийг бол би жишээ нэлээд сайн мэднэ. Apple-ийн одоо fintech ecosystem. Тэн дээр болохоор ингээд за credit card-ийнхаа бизнес нөгөө нэг дараа авах одоо аваад дараа төлөх гэх нөгөө buy now pay later тэдрээ бүгдийн ерөнхийдөө яг ингээ өөрөө тий хийх бол оролцож байсан бол одоо сүүлийн хэдэн жилээс ингээ яг анзаарагдаад байгаа байхгүй юу. Buy now pay later ч гэсэн одоо Klarna, Affirm гэдэг ингээ хамт marketplace байдлаар ажиллаж эхлээд corporate co-branded credit card credit card-ха бизнес ч гэсэн ингээл Goldman Sachs, JP Morgan гэдэгтэй хамтарч ажиллаад ч юм уу тий. Ингээ ерөнхийдөө жоохон нэгэ яваад байгаа. Тэгсэн чинь одоо яг AI-га бол ингээ за бид нар бол өөрсдөө бол ингээ чадахгүй байна. ChatGPT одоо тэгээ Gemini-тай тий ингээ задлаад эхлээд байгаа. Тэгэхээр надад бол яг сонирхолтой энэ яг үнэхээр яг энэ өөрсдийнх нь яг энэ одоо компанийн нь одоо технологийн хувь ч юм уу энэ одоо өрсөлдөх чадрынхаа хувьд ингээ яах аргагүй ингээ задлах хэрэгтэй болоод байгаа юм уу? Эсвэл өөрийнх нь одоо нөгөө нэг founder биш тэ одоо Tim Cook-ийн философи юм уу Steve Jobs өнөөдөр ингээд амьд байсан бол үнэхээр яг иймэрхүү одоо юм open ecosystem руу яг үнэхээр явах уугүй юу? These are all big questions миний хувьд тий. Тэгээд нөгөө яалтч үн дээр бас нөгөө хүмүүсийн шүүмжилдэг асуудал чинь Tim Cook дээр бол нөгөө innovation гарч ирдэг бай тий. Сүүлийн жилүүдэд бол iPhone, Apple юу хийх шин санаа гаргаж ирэх юу бол байхгүй болчиход байна. Дараа нь байхгүй болчиход байна гэж шүүмжлээд байгаа. Дандаа л нөгөө байдаг загваруудаа хөгжүүлж гаргаж байгаа тий.
Нөө. За тэгээ дараагийн бас нэг Яг үнэ шүү. Ямар ч инновац авах тэр компанид. Тэгтээ одоо Samsung-ыг хар. Samsung-д ажилладаг хүний хажууд нэг Apple-ийг яхаа ингээ болдго юм аа. За тэгээ сүүлийн мэдээ бол энэ сүүлийн 7 хоног ер нь хоёлаа энэ дээр бас хайлт ярьсан л та. Их Британд бага насны хүүхдүүд ер нь сошиал орчны бага насны хүүхдүүд сошиал орчинд ер нь ямар хэрэглээтэй байх вэ гэдгийг бол тогтоож өгсөн нэг үйл явдал боллоо. 16-аас доош байна. 16-аас доош насны хүүхдүүд. Тэгээд ер нь дэлхийн нийтээр бол дэлхийн улс орнууд 16 настай хүүхдүүдийг сошиал орчинд бол орохыг бол хязгаарлаад эхэллээ. Тэгээд үүний дагуу бол Их Британь 0-2 насны хүүхдүүд, 2-5 насны хүүхдүүд, 5-16 насны хүүхдүүд гэсэн дараалалаар бол хязгаарлаж байгаа юм байна. 0-2 насны хүүхдүүд 2 насны хүүхдүүдийг бол бүр дэлгэц бараг эцэг эхийн хараа хяналтайч байсандаа ер нь дэлгэцийг бол ашиглахгүй байх зөвлөмжийг бол гаргаад эхэлсэн. 2-5 насны хүүхдүүд бол 1 цаг өдөрт ашиглаж болно. 5-16 насны хүүхдүүд бол тодорхой хязгаарлалтаар ашиглаж болно гэсэн үндсэн зөвлөмжийг бол гаргаад улс даяараа мөрдөд эхэлсэн юм байна. Тэгээ үүнийхээ дагуу бол эцэг эхийн гайденс буюу эцэг эхэд бас нөгөө хэрхэн хүүхдүүдтэй ингээд дэлгэцийн амралтай байдлыг судруулах вэ, дэлгэцийг хэрхэн ашиглуулах вэ гэдэг бол зөвлөмжийг гаргаад эхэлсэн. За тэгээ үүний дараа бас нэг мэдээлэл гаргасан нь бол Австри улс ч гэсэндээ Их Британыг дагаж энэ хүүхдүүдийн дэлгэцийн ашиглалтын дээр бол хараа хяналтыг тогтооно гэсэн. Тэрийг тэгээд зөвчүүл одоо хэн хариуцлахад унах юм бол энэ гэхдээ яг нөгөө юу яг хуулиар одоо юу яасан бол биш байгаа юм шүү. Нөгөө хуулиар одоо ингээд хариуцлага санкц одоо үргэлнэ гэсэн асуудал бол биш байгаа юм шүү. Харин зөвлөмж гаргаж ийна гэдэг нь арай зөөлөж тэ гаргаж байгаа юм шүү. Гэтэ магадгүй энэ зөвлөмж нь 2-5 жилийн дараа санкц болохыг бол үгүйсэхгүй. За thank you. За тэгвэл deep dive руу гарах байлаа. Тэгээ өнөөдөр бол та хоёр мэдээ танилцуулах байгаа тий. За тийм хоёр мэдээ байгаа. Хаанаас нэхлэмээр байна. Эхнийх нь бол ер нь нэг тийм түүхэн шүүх хурал яваад өнгөрлөө. Тэр нь болохоор Facebook, YouTube хоёрыг хамарсан нэг тийм сонирхолтой мэдээ байна. Хоёр дахь мэдээ нь болохоор OpenAI ерөнхийдөө стратегийн нэлээд том бас өөрчлөлт дотроо оруулаад тэгээд өөрийнхөө нөгөө видео генерейт хийдэг одоо app гэх юм уу Sora-га бол хаасан байгаа. Тэгээ ийм хоёр гоё мэдээ. Сонирхолтой мэдээ байна. Сонирхолтой мэдээ. Их том мэдээлэл болж байгаа шүү байсан. Тэгэхээр шууд Meta болон Google-ийн шүүхтэрийн асуудал байгаа шүү дээ. Энд чинь миний ойлгож байгаагаар бол өсвөр насндаа ингээд social hike нэгээд тэгээд насанд хүртэл ингээ ашиглаж ирсэн. Тэгээ энэ нь нөгөө сэтгцэд нь хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг дээр бол шүүхийн маргаан үүссэн. Тэгээ энэ юм ямар үйл явдал вэ? За энэ бол сэтгцийн эрүүл мэндийн асуудал гэж ярьж байгаа. Англиар болохоор mental health issue гэдэг. Тэгээд энэ Калифорниа мужид болохоор Кейли гэдэг нэртэй. Энэ гэхдээ Кейли гэдэг нь яг өөрийнх нь нэр бол биш баг. Зүгээр хуулийнх нь одоо энэ кейсэн дээр гаргасан нэр. Тэгээ энэ болохоор 20 настай охин байгаа. Тэгээ Калифорниа мужид болохоор ийм одоо хуулийн кейс гаргасан. Тэгээ тэр дотроо болохоор Facebook болон YouTube тэдний эцэг компани болон Meta болон Google-ыг бол одоо шүүхт өгсөн байгаа. За тэр нь яасан бэхээр энэ Кейли гэдэг 20 настай охин YouTube болон Instagram-ыг YouTube-ыг болохоор 6 настайдаа эхлээд хэрэглэж эхэлсэн гинэ. За тэгээд 9 настайдаа болохоор Instagram-ыг хэрэглээд эхэлсэн. За тэгээд энэ хоёр платформыг бол ерөөсөө тэрнээсээ хойш өдөрт дунджаар 8-аас 10 цаг ер нь бол ингээд хэрэглээд байсан байна л да. За тэгээ ингээд хэрэглээд байсан чинь цаг хугацааны хувьд бол энэ ингээд нөө social media addiction буюу ингээд донтолт болж ерөнхийдөө бол хувирсан гэж өөрөө хэлж байгаа. За тэгээд энэ нь дараа нь болохоор severe depression буюу ерөнхийдөө одоо хүнд хэлбэрийн сэтгэл гутралд бол орсон. За тэгээд anxiety буюу одоо стресс болон ингээд сэтгэлийн юм түгшүүртэй амьдарч эхэлсэн. За тэгээд хамгийн бас сүүл нь болохоор энэ body dysmorphia гэдэг ерөнхийдөө одоо бие галбирын одоо өөрийнхөө одоо биед одоо сэтгэл одоо дундуур байх хангалуун бус байх ийм мэдрэмжид одоо ингээд төрөөд за тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм хүнд хэлбэрийн сэтгэл готрол болон сэтгэлийн одоо эрүүл мэндийн асуудалтай болсон. За тэгээд энэ нь бол гол шалтгаан нь бол яг энэ YouTube, social media, YouTube, Instagram-ыг бол хэрэглэснээс болсон гэд. За тэгээд энийг явсан чинь шүүх хурал энэ 7 хоногт манай хүний одоо талд ороод за тэгээд 6 сая долларын ерөнхийдөө шийтгэл тухайн хоёр компанид бол ингээд яасан байна өгсөн байна. Энэ ихтэй яг ингээд бүр finally шийдэгдсэн байгаа лөө эсвэл
Тийм энэ Калифорниа мужийн шүүхтэр бол final болсон байна. Тэгвэл энийг бол appeal хийн гэж ярьж байгаа. Тэгэхээр хоёр компани бол энийг дээшээ federal буюу энэ Supreme Court дээд шүүхтэр бол аваачиж дахиж үзнэ гэж ах шиг байлаа. Яг энэ нөгөө энэ мэдээг уншиж чад би бас саяхан нөгөө Instagram-а түр хаалгасан. Тэгээ хаалгасан чинь ер нь ер нь бол эхний хэд хоног айгүй стресстэй яг үнэндээ тий. Уг нь бол надаас нөгөө юу яагаагүй одоо би мөнгө алдаагүй эсвэл би ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хохирол амсаагүй. Гэтэ ингээд ер нь бол нэлээд стресссэн. Тэгээ одоо ер нь бол ингээд бараг тавиландаа хөвлөрөөл гэдэг шиг ингээд гайгүй болж байна. Тэгэхээр нэг талаар бол нөгөө яг энэ сошиал платформуд бол хүний бас энэ сэтгцэд ингээд өөрчлөлтийг бол авчирж байна. Тэгээд миний асуух гэдэг асуулт нь ер нь ягаад энэ хүмүүс энэ үйл явдал руу ингээ анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ те. Яг үнэхээр сэтгцэд нөлөөлөд байгаа мó гэдэг хоёлаа жоохон ярих юм бол. За сэтгцэд нөлөөлж байгаа нь бол угаасаа тодорхой. Тэрийг бол ямар ч хүнээр бараг тайлбарлуулах ер нь бол бараг шаардлагагүй байхгүй юу. Тэгвэл яагаад одоо ингээ сүүлийн 30 жил интернет хөгжиж, сошиал медиа хөгжсөн боловч энэ big технологийн компаниуд хизээч одоо хуульд одоо шүүхтэр ингээ ялагдаагүй вэ гэсэн чинь 1996 онд нэг тийм хууль гарсан юм байна. Тэр хууль нь болохоор Section 30 гэдэг нэртэй хууль. За энэ Section 30 гэдэг хууль нь яадаг вэ гэсэн чинь одоо энэ интернет дээр байгаа, энэ social media дээр байгаа зөндөө олон одоо тийм harmful одоо хэцүү буруу одоо тийм контентууд бол ингээд зөндөө байна штэ. Тэр контентууд бол яхаарахгүй одоо биднэрт бол ингээд муу нөлөөтэй, сөрөг нөлөөтэй юм контентууд бол байна. Тэгвэл энэ контентуудыг өнөөдөр хэн тавьж ийн гэхээр энэ Facebook одоо big technology компани бол өөрөө тавиагүй. Тэр нь бол өөр бусад иргэд бусад хүмүүс бол тэр контентуудыг бол тавьж ийн гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бусдын тавьсан контент бусад хүмүүст сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд хэн одоо буруутай вэ гэх юм бол ямар ч л байсан энэ зүгээр энэ одоо social media компани одоо энэ хост хийж байгаа тэр компани нь бол буруугүй гэдэг хууль байхгүй юу? Тэр тухайн 96 онд батлагдсан хууль. Тийм учраас сүүлийн 30 жилд бол ингээд чиний сэтгхүүд мөн одоо чамд ямар нэгэн байдлаар одоо сөрөг нөлөө үзүүлэхэд хизээч одоо энэ технологийн компани бол хизээч буруутай байхгүй байгаа л гэсэн бохоггүй. Энэ бол хуулийн хамгийн том шилд гэж ярьсан юм лээ. Хамгаалт гэж байсан. Тэгээ яваад байсан чинь энэ кейс юугаар айгу өөр вэ гэхээр тэрэн дээр тавигдж байгаа сошиал медиа дээр тавигдж байгаа контентнаас илүүтэйгээр тэр сошиал медиагийн одоо алгоритм буюу дизайн дээр нь илүү одоо тулгуурласан ийм кейс болсон юм лээ. За тэрний юу гэсэн үг гэхээр ямар дизайнууд байна вэ гэж одоо бодоод үзье те. Хамгийн том дизайн нь болохоор энэ infinite scroll гэж ярьж байгаа. Infinite scroll гэдэг нь одоо Facebook төгсгөлрөө ингээл доошоо ингээл яваалал байна тий. Тэгсэн чинь энэ яадаг вэ гэхээр ерөнхийдөө хүний тархич нэг ямар нэгэн байдлаар нэг зогсооч гэсэн нэг тийм одоо cue тохио ингээд өгөх ёстой тийм сигнал хүнд өгөх ёстой юм байна л да. Тэгэхээр тэр infinite scroll ч ерөөсө хизээч зогсдгүй тий. Тэгэхэд ингээд зарим хүн баг infinite scroll-оор 16 цаг ингээд social media чинь хэрэгжилж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол ингээд хүний одоо тархинд бол маш тийм одоо сөрөг өр нөлөөтэй тий. Тэгэхээр эн чинь бол яг тэр контент гэхээс илүүтэйгээр тэр infinite scroll буюу тэр технологийн компани одоо хийсэн одоо Facebook-ийн хийсэн тэр нөгөө дизайн сонголт байгааз технологийн дизайн дээр нь тэрийг буруутгах байгаа байхгүй тий нэгдүгээр. За хоёрдугаар болохоор энэ beauty filter гэж байгаа тий. За тэгээ одоо чи Instagram дээр ингээл өөрийнхөө зургийг өнөөдөр баг зүгээр тавихгүй хүн болгон баг зүгээр тавихынхаа оронд ингээл тэр фильтрээр beauty болгоод ингээл хөөрхөн болгоод өөрийгөө тий. Одоо бүр нөгөө natural ингээ болгодог бүр natural болгоо тий. Тэгэхэд ингээд ялангуяа одоо энэ teenager охтууд бол ингээд beauty filter-гүйгээр ингээд тавихгүй болсон. Тэгээд ингээд beauty filter-ээрээ ингээл өөрийгөө ингээ байнга засаал яхаар яадаг вэ гэхээр хүний толгоонд одоо энэ beauty filter дээр болсон тэр одоо өөрийнхөө version руу одоо хүрэхийг хичээдэг юм байна л да. Тэгээ overtime тэр угаасаа version-д хүрэхгүй нь тодорхой гэдгийг ингээ ухаардаг одоо ойлгодог гинэ. За тэгэхээр нөгөө сэтгэл одоо гутралд ингээ ордог тий. Тэр бол бас нэлээд том одоо factor гэж ярьсан байгаа байхгүй юу. За дараа нь болохоор энэ нөгөө likes and rewards тий. Байнгын л одоо нөгөө нэг лайкууд байнгын л одоо би хэдэн лайктай хэдэн дизлайктай тэрийг ингээл байнгын ингээ хүн хараал идэг. Тэрэн дээр ингээ бүр тулгуурлаад ном бүртэл ингээ бичсэн байгаа байхгүй юу. Доктор Ана гэд одоо юмч dopamination book гэд ерөөсө өнөөдрийн ингээд бидний нийгэм бол ингээ зүгээр допамин гэд тий. Тэр бол ингээ нөгөө нэг одоо happiness ингээ гаргадаг одоо юу байгаа тий. Тэрэн дээр
ийм нэшн одоо ингээ болсон байна. Тэгээ сошиал медиа бол ингээ ерөөсө бидний ингээ допаминыг ингээ ялгаруулаад ингээ байдаг. Тэрийг ингээ авахгүй болохоор хүн бас ингээ одоо стресстэй ч юм уу те. Тэр нэг маш ундаг те. Тэг чинь гээд. За тэгээд яг YouTube дээр юу байна вэ гэхээр YouTube-ийн design choice сонголт гэсэн чинь тэр autoplay гэдэг чинь нэг видео дуусангууд дараагийн видео шууд автоматар өндөр явагддаг те. Тэр чинь уг нь тэгмээргүй байхгүй. Тэр хүний сонголт авах хэрэгтэй. Нэг видео чи үзэж дуусаад дараачихсан видеогөө чи өөрөө одоо ядахна клик хийх хэрэгтэй те. Тэгэхгүй autoplay ингээл яваад байна. Тэрнээсээ болоод бас ингээ хүмүүс маш олон цаг үзээд тэгээд бас ингээ донтолтонд орж ийнэ гэдэг. Тэгэхээр яг тэр social media дээр тавигдж байгаа контент гэхээсээ илүүтэйгээр дизайны сонголт гэж одоо энэ хуулийн цорхоо юмудаа баг тэгэхээр ингэж одоо шүүхт өгөхөөр эн чинь нөгөө нэг section 30-ыг нөгөө нэг алхасч байгаа юм байна л да. Тэгээд одоо яг энэ big tech компаниудыг өнөөдөр одоо шүүхт дуудах ингэж боломж нь өнөөдөр ингээ олдож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл одоо хэрэглэгчийн зан төлөвдөр тулгуурлаад буюу хүний ингээ сэтгэн бодох одоо тий үйл хөдлөл дээр нь тулгуурлаж ингээ донтуулах одоо ийм механизмыг бүтээсэн гэдэг санааг бол бариад байгаа шүү гэн тий. Бүр яг үнэ. Одоо ингээ тэр Facebook-ийн компанид ажиллаж исэн залуучууд байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар юу гэж хэлсэн бэ гэхээр одоо драг буюу яаж одоо өөрийнхөө сошиал медиаг одоо хар тамхи драг гэдэг чинь тий болгох вэ гэдэг бүр тэр нь ингээд одоо обжектив нь байсан гэж байгаа байхгүй юу зорилт заримных нь тэгээ нөгөө KPI гэж байдаг штэ одоо таргетууд одоо ямар нэгэн чи ажилтан байх юм бол чамд өөр ингэс нэг одоо зорилго KPI-нууд тий тэрнийх нь нэг KPI болохоор хүмүүсийн дундаж үзэлт гэж байгаа байхгүй юу тэгэхээр нэг хүний тухайн одоо сошиал медиа хэрэглэж байгаа дундаж үзэлтийг өсгөх нь болохоор ажилчдын нь хамгийн том зорилтуудын нэг байсан тэгэхээр тэр чинь ерөөсө хэдэн 10 цаг яг л хүний үзэлтийг яаж хүнийг донтуулах вэ гэдэг дээр гол зорилгоо болгож энэ хүмүүс одоо ажиллаж байгаа байхгүй юу. Харин энэ дээр бас бичсэн байна те. Тамхи мөрөөдөө тоглоом одоо те хүнийг донтуулдаг салбар шиг ерөн сошиалыг бүтээх ёстой гэдэг одоо ухтгуунаар бүтээх ёстой гэсэн байдлаар илэрхийлсэн байна. Тэгээ сахиныг хүртэл бол нөгөө ингээл ийм байлаа шүү дээ. Утсаар оролдох, сошиал платформоор оролдох ч юм бол хүмүүсийн өөрийнх нь ингээд дураа тий гэдэг байсан бол одоо энэ ухтун жоохон өөрчлөгдөөж ер нь хүнийг цаанаасаа ингээд донтуулах байдлаар бүтээгдэж байна гэдэг дээр бол хүмүүс жоохон санал бодлоо илэрхийлээд эхэллээ. Тэгэхээр ер нь цаашдаа юу болох гэдэг байна. Тэгээ хэрвээ миний ойлгож байгаагаар бол энэ ингээд шүүхийн маргаанд Meta болон Google-ийн зүгээс ялагдах юм бол эн чинь нэг тийм бүхэл ингээд салбарыг өөрчлөх одоо асуудал болчихж байгаа юм шүү тий. Бусад ингээд сошиал платформуд ч гэсэн энэ хамуурганд ингээд өртөх юм шүү гэдэг тэр. За гоё асуулт байна. Тэгэхээр энэ нэг талаасаа бол эн чинь одоо big технологийн энэ компаниуд бол өөрчлөлт хийхэд цаг хугацаа орох юм бол эсвэл эн чинь одоо дээд шүүхтэр очиод унах юм бол тий засгийн газар өөрсдөө ямар нэгэн байдлаар регуляц хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг түрүүн чи хэлсэн шиг одоо Австрали тэгэл Англи эдгээр чинь ингээ сошиал медиаг бүр яг шууд байн хийгээд эхэлж штэ тий 16 болон түүнээс доош настай одоо хүүхдэд зориулаа. Тэгэхээр засгийн газраас бол ингээ иймэрхүү арга хэмжээ бол ингээ аваад эхэллээ. За big технологийн хувьд энэ юу гэсэн үг вэ гэхээр санхүүгийн талаас бол хүмүүс одоо жишээ нь энэ яагаад ийм амар том мэдээ зарим хүмүүст бол ингээ нэг тийм том мэдээ юм шиг мэддэхгүй байна вэ гэхээр 20 настай нэг охины одоо шүүхт өгсөн нэг хэрэг тэгээд damage нь одоо санхүүгийн damage нь болохоор 6 сая доллар л байхгүй. Тэгэхэд одоо энэ чинь хэдэн триллион долларын одоо тий зах зээлийн үнэлгээтэй компаниудад өнөөдрийн 6 сая доллар бол ууг нь бол юу ч биш байгаа сте. Энэ бол nothing байхгүй юу. Тэгэхэд яагаад тэгвэл өнөөдөр Mark Zuckerberg тий Meta-гийн номер 1 багийг яг тэр шүүхтэр өнөөдөр өөрөө очиж одоо сонсгол хийсэн. Тэр чинь тэгэхээр амар чухал байсан учраас тэр хүн явж байгаа. Түүнээс тэр 6 сая доллар бол хинт ч хамаагүй байхгүй юу. Тэр хүнд бол тэгсэн чинь яг одоо энэ loophole ингээл нэгдэл ихслэнгууд яг эннийх нь ард өнөөдөр Калифорни муучид ганцаараа гэхэд 1600 ижил төрлийн одоо кейсүүд байгаа заяа аль хэдийн. За тэгээд Америкт болохоор аль хэдийн 10,000 давтсан байгаа кейс нь. За тэгээд чи одоо Meta дотор байгаа нийт хэрэглэгчдийг бодоод үзтээ хэдэн тэрбум бэ 3 тэрбум баг тийм хэрэглэгчтэй. Тэгэхэд бол баг хүн болгон өнөөдөр тодорхой нэгэн байдлаар одоо сошиал медиагаас болж сөрөг одоо нөлөөнд автсан тодорхой хэмжээнд бид нар донтсон. Тэгээд тэрийг одоо бид нэр буцаагаад одоо шүүхт өгөх боломж нь нэгтлээ гэж бодъё. Тэгэх юм бол 3 тэрбум хүн нэг хүнээс 1 сая доллар авъя гэж бодъё л да. Тэгэх юм бол all of a sudden энэ чинь амар том хэрэг болж өсөж байгаа байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт үнэхээр хэрвээ тийм болох юм бол технологийн компаниуд өнөөдөр юу их вэ гэх юм бол хүссэн үсээгүй угаасаа дизайны өөрчлөлт хийн.
Тэгэх юм бол түрүүний одоо миний дурдсан одоо лист тий тэр бүх дизайн өөрчлөлүүд ерөнхийдөө орно гэсэн үг. Чамааг ингээ хүчээр одоо нэг 3 10 scroll down хийсний дараа чамааг бойлуулах ч юм уу, auto play байхгүй болох ч юм уу, beauty filter нь байхгүй болох ч юм уу тий. Ингээ зөндөө олон байдлаар чамааг донтуулж байгаа тэр алгоритм болон одоо тэр юунууд технологийн фичерүүд одоо алга болно гэсэн үг. Тэгэхээр миний бодлоор тэр бол одоо маш зөв өөрчлөлт тий. Тэгээ 30 жил бид нэр энэ том компаниудыг бол ингээд зүгээр явуулсан байна. Section 30-аар. Тэгэхэд одоо энэ гоё loophole ингээд гарч ирсэн байна. Тэгэхээр энийг энд бол хүмүүс бол нэлээд тийм юутай өөдрөг бол ерөөглөө харж илаа. Ялангуяа энэ аав ээжүүд за тэгээд энэ одоо хууль эрх зүйчүүд бол тий. Одоо сошиал медиа бүр ингээ улам хүчээ авч байгаа нөхцөлд энэ фичрүүдийг бас алга болох боломжтой юм. Одоо тий өөр бид нар ингээд бидний одоо ингээл Instagram гүйлэхдээ бол ингээл дэшээ доошоо сайп бол бидний өдөр тутмын хэрэглээ болсон шүү дээ. Тэгээ энийг өөрчлөө гэж бодоход юугаар салах юм? Баг ингээ хажуу талаар нь өөрчлөө салах юм уу тий? Нөгөө талаасаа. Тэгээ энэ дээр сэтгэлжүүдэд бас юм ярьсан байгаа лөө. Зөндөө ярьсан байлаа тий. Тэгэхээр одоо энэ хуулийн хэрэг дээр шүүхтэр бол хоёр талаасаа хоёулаа зүгээр зөндөө олон хуульчтай. Тэгээ psychiatrist одоо сэтгэлзүйч хэдэр бүгд л ерөнхийдөө бол орж өөрөөсөө бол кейсийг бол гаргаж байгаа. Энд чинь тэгээд нэг гол асуудал нь болохоор нөгөө correlation does not lead to causality гэдэг штэ. Юу гэсэн үг хэрэг ингээд ямар нэгэн одоо relevance одоо хамаарал байна гэдэг чинь өөрөө бүр яг одоо тий causation бол ингээд биш тий. Тэгэхээр тэргөө энэ мета одоо Facebook, YouTube бид нар бол тий тухайн охин бол ингээд сэтгэл хямрал орсон гэдэг нь бол бидний дизайны choice бол сонголт бол биш ээ гэж бол тэгтээ тэргүй яг тэр хэргийг бол мэдээж гаргана. Тэгэл тэрэн дээр бол нэлээд том тэмцэлтэй бол болох байхаа л гэж бодож байна. Тэгтээ хувийн үүднээс бол бид нар бол одоо энэ технологи бол миний бодлоор бол бага л хэрэглэмээр хязгаарлах тий. Хязгаарлагдах хэрэгтэй. Яа тэгвэл бид нар ингээд нэг тийм амар freedom of choice ч юм уу те өөрсдийн сонголттой юм шиг боловч энэ нь бол амар тийм artificial миний бодлоор. Гэтэ тэргүй энэ технологийн том компаниуд хэдэн 10 цаг те хэдэн мянган цаг чамайг яаж өөрийнхөө платформ руу оруулах вэ, чамайг яаж донтуулах вэ гэдгийг эсрэг бол нэг хүний тарих бол гэтэ тэргүй бол тэд нартэй тэмцэлдэж бол дийлэхгүй. Тэгэхээр энэ бол ингээд яг том хэмжээгээр засгийн газрын хэмжээгээр яг ингээд хуулиар энийг бол тодорхой хэмжээгээр хязгаарлагдахгүй бол бид нар ингээд энэ том одоо технологийн компаниудын зүгээр бүтээгдэхүүн болсоор байгаа л дуслаа. Надад ихтэй бас нэг ийм санаа сая зүгээр таныг ярьж байхад орж ирсэн нь эн чинь бас ч яг технологийн компаниудын буруу биш юм биш үү? Энд чинь ингээд бүр том зургаар нарах юм бол чинь ингээд маркетингийн салбар руу ингээд ороо явж байгаа юм шүү. Тэгтээ тэргүй бүтээгдэхүүн технологийн ч гэлтгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчтэй нь ингээд ууж дахин худалдаа авалт хийх нь бол юу байдаг? Маркетингийн одоо гол бас зорилгоудын нэг байдаг. Тэрнийхээ дагуу хүмүүсийн behavior буюу зан төлөв дээр нь тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр хэрвээ энийг бас ингээд шүмжилт хандах юм бол нөгөө талаасаа бас маркетингийн салбар ч гэсэн энд гандан сэтгэл зүйн салбар биш маркетингийн салбар ч гэсэн дуурах хэрэгтэй юм биш үү гэж бол би харж байна. Үнэ. За дараагийн бас нэг том мэдээ бол хоёулаа энэ талаар хальт дурдж ирсэн юм байна. За ер нь бол OpenAI-ийн стратегийн өөрчлөлттэй холбоотой. Ер нь жоохон хийж байгаа үйл ажиллагаа бодлого чиглэл нь жоохон өөрчлөлтүүд байгаа. Тэгээд энэ ч гэсэн саяхан нөгөө өөрийн нэг платформ болох Sora-г хаагаад эхэлж байгаа шиг байна. Тэгээд яагаад Sora-г хаачваа гэдгээс үлээ шууд яриага эхэллээ. За Sora энэ 7 хоног хаагдлаа. Юу болов гэсэн чинь Sora чинь баг түүхэн дэх хамгийн хурдан өссөн аппуудын нэг өссөн тий. Sora гарч ирээл эхний 5 хоногт 1 сая хэрэглэгчтэй болсон. Тэгсэн чинь одоо болохоор хэрэглээ нь бол 45% ингээд багассан байгаа. За яагаад хаагдах болвоо гэхээр бас зөндөө олон шалтгаанууд л хүмүүс бол ярьж илээ. Яг нэг шалтгаан руу бол ингээд яриаггүй. Өнцгүүд бол байгаа. За OpenAI бол өөрөө юу гэж хэлж ийнө гэхээр за бид нар бол ингээд тий одоо side quests буюу ингээд завсрын ингээд өөр зөндөө олон одоо төслүүдэд бид ингээд ажиллаад байна. Тэдрийг ингээд бүгднгээс нь салаад яг одоо өөрийнхөө яг одоо үндсэн бүтээгдэхүүндээ бид нар бол анхаарлаа төлөвлөмөр байна гэсэн маягийн бол ярьсан байгаа. Нөгөө талаасаа бас санхүүгийн асуудалтай бас байсан гэж магадгүй гэж хүмүүс бас ярьж байна. Энэ Sora гэдэг чинь ерөнхийдөө одоо видео генерейт хийдэг те. Тэгээд видео генерейт хийх болгонд OpenAI ерөнхийдөө нэг $5-10 бол зардалтай байсан. За тэгээд өдөрт нэг дунджаар $15 сая алдагдaltaй байсан гинэ. Тэр яг Sora app дээрээ тулгуурлаад.
За нөгөө талаасаа болохоор хэрэглэгч талаасаа эхлээд Sora ингээ гараад ирэнгуут за ингээл видео тий өөрөх чинь ингээ промптаар ингээл видео ингээл хийх бол жоохон сонирхолтой байсан тий. Гэхдээ ингээд цаг хугацааны дараа тэр ингээ жоохон сонирхлоо бас алдсан байж магадгүй гэж бас хүмүүс ярьж байгаа. Яагаад вэ гэхээр яг тэр өнөөдрийн одоо Sora-гийн бий болгож байгаа тэр одоо видео бүтээгдэхүүн бол бас нэг тийм бас сонирхолтой биш. За тэгээд одоо физикийн хувьд бол бас жоохон догтлолтой тий. Ерөнхийдөө бол бас нэг тийм сонирхолтой бол бас яг байж чадаагүй гэж хүмүүс харж байгаа. Тэгээд нөгөө талаасаа болохоор яг чи хүссэн одоо өгөгдлөө өгөөд хүссэн видеого авахд айгүй хэцүү байсан. Яагаад гэвэл нөө хуулийн зөндөө олон бас хязгаарлагдмал регуляцууд байсан. Одоо чинь би шууд за Boltco гэдэг хүний дүрсээр видео генерейт бол хийж чадахгүй. Яагаад гэвэл чиний консент надад байхгүй. Заавалчгүй Sora app руу ингээ өөрөө ороод консент хийгээд opt-in хийсний дараа л би тухайн хүний одоо тий царайг ашиглаж болох байсан. Тэгээд тиймэрхүү зөндөө олон бас хуулийн талаас регуляц хязгаарлагдмал байсан учраас юунд хүрч чадаагүй гэдэг. За тэгээ хамгийн сүүлийнх нь шалтгаан болохоор $1 тэрбум одоо Disney-тэй уг нь бол нөгөө дийл хийсэн байсан. Тэр нь юу гэсэн үг гэхээр Disney компани бол $1 тэрбум OpenAI-д бол хөрөнгө оруулна. Тэгээд хөрөнгө оруулснараа бас өөрийнхөө нийт одоо Disney дотор байгаа 200 одоо характер тэр дотор нь Mickey Mouse зэрэг байгаа. Тэр характер болохоор Sora дээр видео хийхэд бол ингээд лицензээ бол ингээ өгнө. Тэгээд лицензийн хувьд болохоор revenue share буюу одоо тэндээс гарч байгаа ямар нэгэн орлогыг бол ингээд хуваана гэсэн байсан. За тэгээд тэр дийл бол ингээд бас ер нь бол унсан байгаа. За тэгээд иймэрхүү шалтгаануудаас болоод Sora өнөөдөр бол ингээд shutdown хийж ах шиг байна. Үргэлжлээд ер нь бас ингээд OpenAI-тай холбоолоод ярихад OpenAI сүүлд ер нь олон л мэдээлэл гаргаад байна л да. Сайхны хүртэл бол ChatGPT гээл ярангууд OpenAI болж зах зээл дээр бол хамгийн том тоглогч гээл ер нь хөдөлгөж явдаг байлаа тий. Тэгээд Claude гарч ирсэн, Gemini гээл өргөжих тусам ер нь OpenAI жоох ингээд салгалаад байгаа юм шиг санагдчихлаа л да. Тэгээд супер app болно гэж бас зарлалаа. Ер нь нэгтгэжээл гэдэг чинь. Тэгээд миний асуух чинь асуулт нь ер нь OpenAI хаашаа чиглээд байгаа юм бэ? Тэгээд цаашдаа ер нь яах гээд байгаа юм бэ гэдэг дээр өөрчлөлтөд ярих юм бол ер нь бол ямар чиглэлгүй байгаад тах шиг байна. Тий, яг үнийг хэлэхэд тий. Чиглэл өгье гэсэн чинь авахгүй. Тий, чиглэлгүй. Тий, тэгээд ингээд бүх юм руу ингээд ерөнхийдөө хязгаад. Тэгээд одоо за болио үлээ ерөнхийдөө чиглэлээ тодорхойлъё гэж яг өөртөө бас бодож явах шиг байна. Чиний хэлснээр нэг үед бол OpenAI яхаарахгүй ингээд бүр номер 1 болсон. Одоо бол тийм биш те. Зөндөө олон өөрчлөлт гараад ирлээ. За тэгээд өөрийнх нь мэдээж хамгийн том одоо амжилттай явж байгаа app нь бол мэдээж ChatGPT. Тэгэхэд ChatGPT дотроо хэдэн сарын өмнө лээ Gemini-гийн одоо сүүлийнх нь version гарч ирээд тэр нь бол одоо OpenAI-гаас илүү ChatGPT-гаас илүү байсан гэдэг. Тэгээд Code-Red Sam Altman зарлаад ерөөдөө одоо бүх фокусаа бол ChatGPT-гаас сайжруулахад чиглүүлъя гэж бол нэгдүгээрт ярьж байсан. Хоёрдугаарт өчигдөр би нэг подкаст сонсож байхад бол энэ яг text based энэ ChatGPT-гийн LLM-ийг хөгжүүлэх тэгээд энэ видеогийн одоо видео генерейт хийж байгаа LLM-ийг хөгжүүлэх хоёр чинь ерөөхдөө бас нэлийн өөр хоёр технологи нэ. Тэгэхээр энэ хоёр технологи ингээд зэрэг ингээд хөгжүүлээд авч явах бол айгу хүндрэлтэй юм байна л да. Тэгэхээр энэ видеогийнхаа одоо чиглэлийг бол ингээд бүр унгааж байгаа юм байна. Тэглээ гээд энэ видео генерейт хийж байгаа салбар нь өөрөө бол нэг тийм одоо уналттай байгаа бол биш гинэ. Тэр подкастыг сонсож байгаа. Яа тэгвэл одоо Gemini Google ч юм уу Meta эднэр бол яг энэ чиглэл дээр бол бас нэлийн хөрөнгө оруулж зарцуулж байгаа. Тэгээд энэ World Model гэдэг нэртэй 2026 онд энэ концепт бол бас нэлийн одоо юутэй л байгаа юм байна л те. Хоёлаа бас хальт ярьжсэн нөгөө Gemini-гийн биш Google-ийн нөгөө Genie Free гэдэг нөгөө дэлхийг одоо world бүтээдэг симуляц бий болгодог юм видео generation tool гэдэг байгаа. Тэгэхээр эднэр бол ингээд явна. Тэгэхээр энэ дээр л одоо OpenAI бол би бол өрсөлдөхгүй байна. Та нар бол өрсөлд би бол энэ салбараас ингээд одоо бүрэн бүтээн ингээ гарч ийна гэдгээ бол ингээд зарлж ийн гэдэг чинь одоо өөрөө яг гол бүтээгдэхүүн ChatGPT руугаа одоо фокус хийж ийна гэдэг эхний санаа нь байгаа.
Хоёр дахь санаа нь болохоор одоо B2B тий B2B гэдэг нь болохоор одоо бизнесийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн. Тэгээд өөрийнх нь бүтээгдэхүүн нь одоо бол юу лээ? Codex гэдэг байгаа тий. За тэгээд Codex дээр бол мэдээж cloud буюу Anthropic cloud-тай бол ингээд өрсөлдөх байгаа. За тэгээд одоо бол өрсөлдөөнийхөө хувьд бол ерөнхийдөө бол өрсөлдөөнгүй яагаад гэвэл Anthropic cloud бол хамаагүй илүү байгаа одоо бизнес хэрэглэн дээр. За тэгэхээр энэ өөрийнхөө Codex-ыг бол нэлийн сайжруулах төлөвтэй байгаа. За тийм ч учраас энэ 7 хоног Sam Altman бас нэг том мэдээлэл бол хийсэн announcement хийсэн. Тэр мэдээлэл нь болохоор өнөөдөр OpenAI 4500 ажилтнтай юм байна л да. Тэгэхэд 2026 оны эцэс гэхэд нийт ажилчдаа тоог 2 дахин өсгөж одоо 8-9 мянган ажилтан хүрэхтэл одоо томруулна гэж. Тэгэхээр бүх технологийн компаниуд өнөөдөр болохоор дандаа ажилчдаа халаалгаа те багасгаалгаа. Тэгэхэд өнөөдөр OpenAI яг эсрэг 360 яг эсрэг ингээ хийгээд 9000 буюу өөрсдийнхөө нийт одоо ажилчдыг 2 дахин өсгөн гэж байгаа 2026. Тэгэхээр тэрний өсгөө гэхээр өдөр болгон 12 шинэ ажилтан OpenAI нэмж авч байгаа байхгүй юу? Яагаад хийж авч байгаа вэ гэхээр ерөөсөө л энэ B2B энэ бизнес дээр чи ямар нэгэн одоо харилцагч одоо бизнес дийлийг хожно гэдэг чинь ерөөсөө тэр бизнесийнхаа хүмүүстэй маш тийм одоо компаниудтайгаа маш ойрхон ажиллах хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр одоо Codex гэдэг өөрийнх нь нэг модель биш үү? Тэрийг болохоор тэр бизнес болгон дээр нь очиж илүү одоо нөгөө deep integrates те эдэр хийх хэрэгтэй байдаг. Тэрэн дээр болохоор чамд одоо Salesforce те яг нэг хүмүүс хэрэгтэй. Тэгээ тэрийг болохоор өөрөөсөө юу гэж ярьж байгаа гэхээр technical ambassador гэж ярьж байгаа юм билээ. Эдгээр нь болохоор одоо хоёулын шиг нэг тийм зүгээр бизнесийн одоо нэг бизнесийн сургууль төгсч наад шиг байгаа. Та ингээ Codex одоо хэрэглээд үзэж team гэхээсээ илүүтэйгээр бүр highly technical амар өндөр тийм чадвартай яг инженерүүд байгаа байхгүй юу. Тэр инженерүүд болохоор яг одоо тэр за healthcare ч юм уу те тиймэрхүү компани дээр очиод тэднэр дээр нэг очиод за Codex-ыг бүр яг өөрсдийнх нь тэр нэг дотоодынх нь тэр workflow гэж байгаа штэ тэр ажилтнад deep integrates хийдэг ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг бол маш ихээр одоо нөгөө татаж авч ийн гинэ. Нэгдүгээрт хоёрдугаар болохоор Codex угаасаа өөрөө сайжруулах хэрэгтэй. Codex нь өнөөдөр cloud-тай харьцуулахад бол нэг тийм сайн биш гэж хүмүүс л яриад байгаа юм билээ. Тэгэхээр угаасаа яг Codex-ыг сайжруулах инженерүүдийг авч ийн. За тэгээ гуравдугаар болохоор бас нөгөө data center project оноо Stargate гээд тэгээ тэднэр дээрээ төлөрсөн data center design эдэр хийж байгаа хичнээн одоо тэрбум долларын тий тэр Stargate одоо төсөл дээрээ бас маш олон хүмүүс ингээд юм бол авч ийна гэдэг. Тэгэхээр ингээд бүгдийг нэмэгдэх юм бол бүх одоо side project-уудыг бүгдийг хаагаад за B2C дээр болохоор зөвхөн ChatGPT-гээрээ тулгуурлаад B2B дээр болохоор ингээд одоо cloud-тай өрсөлдөх хэмжээний том одоо багийг бий болгож байгаа шиг байна. Бас нэг хүчин зүйл нь нөгөө нэг open cloud гарч ирсэнтэй холбоотойгоор ер нь хүмүүсийн бас agentic илүү бас OpenAI чиглээд байгаа шүү гэн тий. За open cloud дээр бол ийм баталтай байгаа. Open cloud гэдэг чинь хоёулаа өмнөх дугаар дээр бол ярьсан. Яадаг вэ гэхээр agentic тий. Тэгэхээр энэ text based зөвхөн асуулт хариултаас өнөөдөр чиний хувийн болон одоо бизнесийн хэрэглээг хангах чадвартай чиний өмнөөс үйлдэлийг хийх чадвартай одоо бүтээгдэхүүн гарна гэсэн үг тий. Тэгэхээр өнөөдөр чинь ингэж байгаа байхгүй энэ converge хийж ингэж амар сонирхолтой. ChatGPT болохоор өнөөдөр зөвхөн яг B2C одоо хүн зориулагдсан. Тэгээд чиний одоо асуулт хариулт те. Cloud Anthropic cloud болохоор B2B бизнес зориулсан байсан. Тэгэхэд өнөөдөр ChatGPT болохоор дараачихаа version дээр болохоор одоо яг энэ open cloud шиг одоо agentic version гаргана гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор за би өнөөдөр ChatGPT-тэй өөрийнхөө desktop буюу одоо laptop компьютертойгоо холбочихно. За тэгээ би хувийнхаа юмнуудыг хийлгэж болно. Одоо би өөрөө гэхдээ хувийн бизнестэйс байж байгаа бизнестэй ч холбоотой юмнуудаа би хийлгэж болно. Тэгэхээр энэ ChatGPT чинь ерөнхийдөө ийм open cloud шиг ийм бүтээгдэхүүн ерөнхийдөө болж байгаа байхгүй юу. Cloud ч гэсэн өөрийн гэсэн open cloud-тай ажиллах ийм бүтээгдэхүүнийг гаргана гэж байгаа. Гэхдээ хүрх зам нэрээ өөрөөсөн. ChatGPT болохоор B2C-гээс open cloud руу явж байна. Cloud болохоор B2B-гээс open cloud руу ерөнхийдөө явж байгаа. Тэгэхээр энэ хоёулаа ингээд жоохон converge хийж ин гэсэн бас тийм яриа ол сонсогдсон энэ 7 хоног. Үргэлжлэлт асуухад сүүлийн асуулт ер нь OpenAI дээр та ч гэсэн ер нь санхүүгийн үзүүлэлтүүдийг бас дурдж ин ярианда. Ер нь зах зээл OpenAI-ыг хэзээ IPO хийх вэ гэдэг дээр бол таамаглалууд төвшүүлээд эхэлж гисэн. Энэ дээр ямар мэдээлэл байгаа вэ? За ер нь бол 26 он хоёлаа эхлээл бол ярьсан. Ерөөсөө том IPO-нууд бол хийгдэх боломжтой. Тэрний хамгийн том 3 IPO бол нэг нь OpenAI-гийн IPO байсан. Нөгөөх нь болохоор Anthropic-ийн IPO, гурав дахь нь болохоор SpaceX байсан тий. За тэгэхээр ер нь бол OpenAI Cloud 2 Anthropic 2 хоёулаа энэ жил бол 10 сард
2026 оны 10 сард бол IPO хийн гэсэн тэр нөгөө таймлайн бол өөрчлөгдөг байгаа гэж бол харагдаж байгаа. Гэхдээ 2026 оны эхэнд бол одоо маркет шал өөр өссөн зах зээл тэр үед бол ингээд тухайн хоёр компани болон одоо big технологийн компаниуд бол маш өндөр үнэлгээтэй байсан. За тэгээд IPO хийснээрээ нөгөө нэг хийн гут одоо өөрийнхөө хувьцаагаараа бусад одоо өрсөлдөгчтэй бас нөгөө хувьцааны тоглолтоор худалдаа авалт одоо хийх M&A хийх иймэрхүү боломжууд бол гарч ирнэ гэж харж ийсэн. За тэгээд зөндөө олон ерөнхийдөө бол тэгээд private capital буюу одоо хувийн capital өсгөх тэр боломжууд нь ерөөхдөө ингээ баг бүх мөнгүүдийг бол ингээ шавхацсан. Одоо ингээ public буюу олон нийтээс ингээ мөнгө босох хэрэгтэй юм байна гэсэн үндсэн дээр ерөөхдөө бол ингээ өөрсдийнхөө IPO хийн. Тэгээд нөгөөх нь болохоор илүү зүгээр нэг тийм одоо өрсөлдөөний одоо чанартай ямар ч лсэн өөрийнхөө өрсөлдөгч Anthropic-оос ингээ өмнө IPO хийх нь одоо бас их чухлаа гэж бол сайн малт нь бол харж ах шиг байсан. Одоо бол цаг хугацаа арай ч өөрчлөгчлөө тий. За зах зээл тий. Одоо бас нөгөө дайн бас дажин болж байна. За тэгээд ерөөхдөө маркет бол нэлээд хямралтай байна. Тэгэхээр яг иймэрхүү үед бол өнөөдөр бас яг IPO хийх нь үнэхээр одоо зөв асуудал буруу асуудал тэрийг бол цаг хугацаад харуулах бах. Тэгвэл өнөөдөр бол Anthropic гэдэг компани бол 850 тэрбум долларын одоо хувийн үнэлгээтэй явж байгаа компани байгаа. За тэгээд 2026 оны 10 сард өөрсдийнхөө IPO хийхэд бол 1 триллион долларын үнэлгээтэй бараг болцсон байх гэсэн одоо өөрийнхөө зорилготой байгаа. За тэгээ IPO хийхэд бол хамгийн чухал зүйл нь бол cash flow буюу одоо ашигтай үйл ажиллагааны ашигтай барагтай санхүүгийн хувьд тийм ч учраас өнөөдөр тэр нөгөө OpenAI-гийн санхүүгийнхэн захирал CFO нь болохоор өдөржин шинж ажиллаж байна гинэ. Юу ажиллаж байна вэ гэхээр нийт орлогынхоо одоо mix буюу пропорцыг болохоор B2C B2B пропорцо 50% руу хүрэх гэж маш их хичээж байна гинэ. Яагаад гэвэл B2B чинь болохоор нөгөө өндөр ашигтай маржин өндөртэй ийм бизнес байгаа. B2C дээр болохоор манай хүмүүс маш их одоо зардалтай байгаа тий. Тэгтэл энэ жил OpenAI 15 тэрбум долларын жишээ нь зардал бол гаргана гэсэн байгаа. Зөвхөн CapEx дээр. Тэгээд нөгөө тал дээр болохоор орлого нь болохоор 20 тэрбум доллар бол энэ жил ингээ хүрсэн. Тэр нь бол бас another milestone ер нь хөл болсон. Тэгээд IPO энэ жил өнөөдөр энэ жил хийж чадах уугүй юу? Маш том асуулт байна. Зах зээлийн хувьд бол жоохон хэцүү байна. Гэхдээ хийх ёстой байж магадгүй. Яагаад гэвэл Anthropic бол бас маш том өрсөлдөгч байгаад байна тий. Дахиад нэг юм асуучих. Зөв ерөнхий асууя. Ер нь зах зээл дээр иймэрхүү ер нь OpenAI чинь юу хийх юм бол IPO хийх юм бол баг хэмэл аюу хааны IPO хийж анхны компани болох гээд байгаа шүү дээ тий. Тэгээд зах зээл дээр ийм трендлэг одоо ийм сүүлийн 2-3 жил айгу өсөлттэй байгаа компаниуд IPO хийхээр ямар одоо үйл явдал тохиолддог юм бэ? Дээрэс нь та сая бас ярьж байна. Яг одоогийн нөхцөл байдалд одоо зах зээлийн юм хямралтай байгаа нөхцөл байдалд яг бодит байдал дээр OpenAI IPO хийх нь тийм даваа талуудыг ер нь үүсгэх юм уу? Ер нь юу болох юм бэ гэдэг дээр жоохон дэлгэрүүлж ярих юм бол. Харин тий сайн мэдэхгүй байна. Ямар ч лсэн хэрвээ бүх юм ингээд зөв яваад тий OpenAI IPO хийгээд тэр нь ингээд сайн талаар нь ингээд харах юм бол ерөөхдөө бол маш том мэдээ болно тий. За тэгээд олон нийт the society нийгэм бол ингээд OpenAI-ийн хувьцааг эзэмших мэдээж боломж нь бол гарна тий. Тэгээд тэр чин public company болонгууд ерөөхдөө энэ хувийн компани чинь бол ямар нэгэн одоо report хийх шаардлагагүй шүү дээ. Public company болчингууд ингээд зөндөө бол report хийн. Тэгэхээр бид нэр яг OpenAI-гийн ард юу болж байгаа тий тэр нээлттэй болно. Тэгэхээр тэр бүх мэдээллүүдийг бол бид нэр ингээд харах боломжтой болно. Тэр бол миний бодлоор одоо Америк улсын хувьд ч юм уу тий эн чинь уг нь бол баг зөв асуудал байхгүй юу. Яагаад гэвэл бид нэр ингээд урд нь ингээд ChatGPT, cloud-ыг л яриад байна. Ард нь болохоор бид нар юу мартаад байна гэхээр нөгөө super intelligence бас ингээд юм яригдаад байна шүү дээ. За тэгээ хоёулаа super intelligence дээр бол ингээд рискүүдийг ингээд зөндөө ярьсан 20,000 хүүхдээ эссэний талаар нь тэрийн дэлгэрэнгүй ярьсан тий. Тэгэхээр энэ super intelligence ийм ингээд одоо хүн төрөлхтөнд нэг бол маш эерэг нэг бол маш сөргөөр одоо нөлөөлөх ийм боломжтой ийм том одоо технологийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүд өнөөдөр ингээд одоо хувийн байдлаар хэрэгжнэ хөгжүүлэлт нь ингээд явж байна гэдэг чинь өөрөө амар том асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр ингээд одоо нээлттэй болгох хэрэгтэй. Тэр бол ингээд бас айгүй том асуудал байгаа. Тэгээд түрүү хэлсэн шиг ерөөдөө энэ хувийн капитал гэдэг чинь одоо private equity болон одоо venture capital-аас ингээд гаргаж байгаа энэ бүх ерөнхийдөө капиталуудыг бол ингээд баг шавхцсан гэж бол сонсогдоод байгаа. Тэгэхээр яхаар гол одоо дараачих нь одоо нөгөө босгох мөнгө бол яг нийгэм гэж хараад байгаа. Тэгэхээр яг олон нийт рүү бол гаргахын тулд IPO хийж магадгүй. За тэгээ чиний сүүлийн асуулт тайминг те зөв одоо яг үед нь те зөв үед
мэднэ гэдэг чинь хизээвэ гэхээрээ одоо арт түмэнд чи IPO хийж ийн гэдэг чинь арт түмэн мөнгөтэй байх үед арт түмэн одоо сайн амьдрал чадвартай байх үед л одоо IPO гаргуул одоо энгийнээр ботход тэр чинь одоо зөв бистэй амжилттай байна. Тэгэхэд одоо бол ингээд за газрын тосны үн $120 ингээд авчлаа тий. Америкт болохоор инфляц бараг 4.2% ингээд хүрээд эхэллээ. Хүмүүсийн одоо худалдаа авах чадвар бол маш хэцүү болж эхэлж байна. За тэгээд stock market бол ингээд хэдэн хуваарч одоо унаад байгаа нь тий. Тэгэхээр ер нь бол жоохон барцгарал харагдаад байна. Гэхдээ 10 сар гэдэг чинь бид нар дахиад нэг 6-7 сар байна. Тэр үед яг хуу бас арай өөр одоо environment тий арай өөр бид юунд орж магадгүй. Тэр үед юу болохыг л харъя та. За окей. Тэгээ өнөө 7 хоног ийм хоёр мэдээтэйгээр энэ дугаарыг өндөрлөлье. За тэгээд за дараа 7 хоногт уулзъя. За окей. За баярлалаа. За бай.